За та бүхний Түмэн амгалан айлтхан мэдчлээ. Улсын их хурлын гишүүн Тэмүүлэн нарын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, за хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хүрээнд өнөөдрийн хилцүүлэг болж байна гэж ингэж ойлгож байна. Энэ дэлгэц рүү орж ирэхгүй юу хинэ? Тэгэхээр энэ хүү төслийн тогтоолын төслийн эрх зүйн үндсийн үндэс нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг бол үндсэн хуулийн дараа орох зиндааны эрх зүйн чадамжтай ийм баримт бичиг байдаг. Тэгэхээр энэ дэлгэц рүү юу маань за тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-2-ын 2-т байгаа л да. Үндэсний аюулгүй байдлыг хангах нь Монгол төрийн анх дахь үүрэг мөн гэдэг. За тэгээд үзэл баримтлалын үндсэн хэсэг бол оршин тогтнохын аюулгүй байдал гэд эхэлдэг. Тэгэхээр оршин тогтнохын аюулгүй байдал гэд эхлэхдээ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хэд хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохын аюулгүй байдлын үндэс мөн гэд ингээд заасан байдаг юм аа. Тэгэхээр Монгол улс 1994 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын анхны үзэл баримтлалыг баталсан байдаг. За 94 оны үзэл баримтлалд бол хүн ам удмын сангийн аюулгүй байдал гэдэг бүлэг 9 бүлгээс 8 дугаар бүлэгт нь ирэмблэгдэж байсан бол 2010 онд батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд оршин тогтнохын аюулгүй байдлын төвшөнд энэ хүн ам удмын сангийн аюулгүй байдлыг баталгаажуулсан ийм онцлогтой. За тэгээд оршин тогтнохын аюулгүй байдал дотор нэг бие даасан жижиг дэд бүлэг байгаа. 3-1-ийн 3 гэдэг. Хүн ам удмын сангийн аюулгүй байдал. За 3-1-ийн 3-1-т Монгол улсын хүн амын өсөлтийг дэмжиж Монгол хүний хөгжил, амьдралын чанарт дэвшил гаргана гэсэн ийм заалт байдаг. За 3-1-ийн 3-4-т цус ойртолтыг багасгах, архитан согтууралт, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулна гэсэн ийм хоёр том заалт байдаг. За 2007 онд Монгол улсын засгийн газраас 257 дугаар тогтоолыг баталж угийн бичих хөтлөх журмыг шинжилэн батлаад угийн бичих хөтлөх үлгэрчилсэн загвар боловсруулах үүргийг боловсрол соёл шинжилгээ ухааны яамд өгсөн байдаг. За тухайн үеийн боловсрол соёл шинжилгээ ухааны сайд инх төвшин сайдын 78 дугаар тушаалаар за Монгол улсын иргэн угийн бичих хөтлөх үлгэрчилсэн загвар гэдэг энэ гарын авлага бүтээх ажлыг за Монгол хүн судлал ялангуяа Монгол хүний генийн сан судлалаар дагнан ажилдаг цорын ганцхан эрдэм шинжилгээний байгууллага хүн судлалын үндэсний төвд захиалж энэ Монгол улсын иргэн угийн бичих хөтлөх үлгэрчилсэн загвар гэдэг гарын авлагыг бүтээлгсэн юм аа. За энд та бүхэн харж байна. За тэгэхээр хүн амын удмын санд одоо өнөөдөр ямар асуудал тулгамдаад байгаа юм бэ гэдэг нэгдэх асуулт байна. Тэгэхээр энэ бол өнөөдөр Монгол улсын хүн амдах цус ойртолтын төвшин, түүний уршигт үр дагаврууд. За бид хүн амын генетикийн буюу популяцийн генетикийн тооцооллын аргаар
Монголын хүн амдах цус ойртолтын төвшинг тооцоолж гаргаж ирсэн. Бүх аймгийн түвшинд. За цус ойртолтыг энэ F гэдэг коэффициентээр тэмдэглэдэг юм л да. За F гэдэг коэффициент хэрвээ тэгтээ тэнцүү байвал хүн амын дотор цус ойртолт байхгүй. За тэгээс 1 рүү тэмүүлээд байвал цус ойртолт нэмэгдээд байна гэсэн юм ойлголт байдаг. За тэгэхээр аймаг бүрийн хүн амд F IT коэффициентыг тооцоолохоор энэ коэффициент тэгтээ тэнцэж байгаа аймаг гэж юусоо байхгүй. Бүх аймгийн хүн амд ямар нэгэн байдлаар цус ойртолтын түвшин тооцоологдож гарч ирж байна. За ингээд гараад ирсэн коэффициентээр нь байгуулсан график нь тэр ихэнд харагдаж байна. За газар зүйн интерполяцийн тархалтын зураг нааталд нь харагдаж байна. За ингээд үзэхээр хамгийн багадан FIT коэффициент тэг бүхэл 10,223, за хамгийн ихтэй тэг бүхэл 10,1145, за улсын дунд чинь тэр FIT тэг бүхэл 10,651 гэсэн ийм коэффициент гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ улсын дундаж коэффициент тэр улаанаар байгаа маань хэдийд гарч ирдэг вэ гэхээр өөрөөсөө дээш 3-аас 4 дахь үеийн ах トゥ нар хоорондоо гэрлээд байхад илэрдэг ийм төвшний одоо цус ойртолтын коэффициент юм байгаамаа. За тэгээ энийг би та бүхэнд ойлгомжтой болох үүднээс энэ цусан төрлийн хамаатлалын хүснэлтэн дээр их товчхон тайлбарлчихъя. За тэгэхээр хүн бол өнөөдөр 32,040 гентэй гэдэг эрдэмтэд тогтооцсон байна. За 32,040 генийхээ 50%-ийг буюу 16,020 генийг ааваасаа, үлдсэн 50%, 16,020 генийг ээжээсээ авдаг. Ингээд би нэг бүтэн хүн болдог. Тэгэхээр би аавтайгаа цусныхаа 50%-аар хамаатай, ээжтэйгээ цусныхаа 50%-аар хамаатай болж таардаг. За ингээд түрүүний бидний тооцоолж гаргасан тэр улсын дундаж нийт одоо улсын хамгийн бага утга, их утга гэдэг байгаа тоонууд маань бол дойлоор гаргацсан тоо юм байгаа. За тэрийг энэ хүснэлтэн дээр авчираад процентлоод үзэхээр нөгөө улсын дундаж болоо тэр хулан цөв гэмгийн түвшинд гарч ирж байгаа. За хамгийн бага утга буюу тэр 223 гэдэг бол 5 дугаар өөрөөс дээш 5 дахь үе буюу элен өвгийн түвшин. За хамгийн их гэж хэлж байгаа 1145 нь элен цөвгийн түвшинд энэ коэффициентууд энд ирж буугаад байгаамаа. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр өнөөдөр Монголын хүн амд өөрөөсөө дээш 3-аас 5 дахь үеийн ах トゥ нар дунджаар хулан цөв гэмгийн түвшиндөө цусан төрлийн холбоотой ах トゥ нар доороо очиж одоо гэрлэхэд илэрдэг тийм төвшний цус ойртолт бий болчихжээ л гэдгийг хэлээд байгаа юм. За тэгээ та бүхэн анзаарч байгаа бах өвөө эмээгээ бол 2 өвөө 2 эмээгээ бол нэг юм мэдээд байна. За энэний дээдлийн түвшин рүү ороод ирсэн хариуг бол одоо өвөө эмээгээ мэдхээ байх дээрээ тулаад байна гэдэг бол одоо өнөөдөр энэ хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд бид ярихгүй бол болохгүй болсон цаг болж ил гэдгийг бидэнд хэлж өгöd байгаамаа. За одоо тэгээд өвөг эцэг эмэг эхийн түвшин рүү тодорхой хэмжээгээр орж эхэлж байна л да. Энэ яаж юм гэхээр мэдээд орж эхлэдэг байгаа юм. Үеэлүүд гэрлээд байгаа тохиолдлууд манай хүн амд бас нэлээд гараад эхэлчихлээ. За үеэлүүд гэдэг бол төрсөн ах トゥ нарын хүүхдүүд аль нэг талаараа өвөө эмээ одоо нэг ижил хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд одоо ямар учиртай яагаад ингэж байгаа ингээд асуухаар үгүй энэ Европын ч үеэлүүд нь хоорондоо гэрлээл ерөөсө зөв зүгээр л байх юм биш үү? Бид нар яагаад болдгоо юм гэх маягийн ийм тайлбар өгч яадаг л да. За яг хөө энэ зурган дээр харуулж байгаамаа тэр 4 дахь үеийн ах トゥ нар ингээд доорооч гэрэлчээд байна шүү гэд. За улаанаар байгаа нь бол одоо бидний мэдхгүй байгаа өвд эцсийн түвшин юм байгаа. Үндсэндээ бид бол одоо элен цөв гэмгийн түвшнээс өөрөөсөө дээш 9 дахь үеийн өвд эцсийн тухай мэдээлэл бол үндсэндээ нийтлэг байхгүй болсон ийм байдал байгаа даа. За ийм нөхцөлд бол гэрэлж байгаа залуус маань бид хоёр одоо өвөө эмээгээрээ баримжаалаад байна л да. Бид хоёр бол одоо цусны хамаагүй хүмүүсээ гэсэн баримжаагаар гэрлээд байна. За яг хөө энэ тооцоол хийсэн томьёо юм байгаа. Тэгээ энэ хүн амдах генийн тархалтын хууль гэж байдаг юм аа. Тэгээ энэ хүн амд ерөн цус ойртол байна уугүй юу гэд судалдаг нэг энгийн арга бол угийн бичгийн арга байдаг л да. Айлд ороод одоо өрхийн тэргүүн гэрийн эзэгтэй гэд ингээ угийн бичгийг хөтлөөд энэ хоёр хүн өөрөөсөө дээш одоо 9 үеийн дотор аль нэг төвшөндөө хамаатан садан хүмүүс мөн үү биш үү гэд ингээ бүртгэн бичиж чаад илрүүлэх нэг арга байдаг. Тэгэхээр энэ аргаар Монголын хүн амдах цус ойртолтыг илрүүлэх гэхээр
бид өөрөөсөө дээш 3 дахь үеэс эхлээд өвөг дээдсийн тухай мэдээлэл харанхуй болсон учраас энэ аргаар тогтоох боломжгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр бид бол энэ хүн амдах генийн тархалтын хуулийг ашиглаад тооцооллын аргаар гаргасан. За энэ аргаар тооцохын тулд эхлээд тухайн одоо өөрөлдөл 21 аймгийн уугуул хүн амд удамшлын 11 системээр 337 ген гаплотипийн тархалтыг гаргахад хүн судлаач эрдэмтэд 30 гаруй жилийн хөдөлмөрөөр зориулсан. За энэ бүхний үр дүнд бид өнөөдөр энэ тооцооллыг хийх боломжтой болсон. За яг нь энэ хамгийн доотлолд харагдаж байгаа энэ FIT гэдэг бол цус ойролтын ерөнхий коэффициент. За энд юуг хамааруулж тооцдгоо гэхээр FSD буюу алсуур цус ойролт, FES буюу шууд цус ойролт гэсэн энэ хоёр коэффициентыг хамаатуулж тооцдог юм байнамаа. За тэгээд цус ойролтын үр дагавар одоо манай хүн амд яаж илэрч байна вэ гэж. Тэгэхээр сүүлийн үед Монголын хүн амд төрөл бүрийн төрөлхийн согоо гажигтай нялх нэрээ хүүхдүүд их олноороо мэдлдэг болсон. 21 аймагт Улаанбаатар хотод. За тэгээд бүртгэхээр ямар гажигуд илэрсэн байна гэхээр энэ зүрхний гажиг, уруул сэтэрхий, уруул тагнаа хоёулаа сэтэрхий, зөөлөн тагнаа хүүхэн хил хоёр нь сэтэрхий, зөөлөн тагнаа орт тас байхгүй, өтгний сүүн битүү, хөвлийн уртлын хан байхгүй, тархин устай, нугсан нэвэрхий, за олон эргэтэн тогтолцооны гажиг хавсарсан хэлбрээр гэдэг ийм 10 төрлийн гажиг бүртгэгдсэн байх юм. За энэ эдгээр гажигаар одоо бүртгэгдсэн тоо мэдээллийг бид олж аваад бидний тооцоолж гаргасан цус ойролттой энэ холбоотой байна уу үгүй юу гэдээ ингээд судалгаа хийгээд үзсэн. Тэгэхээр энэ Монгол орны уртрагийн дагуу өөрөөр хэлбэл Баян Улгийгээс дорнод руу явах чиглэлд хүн амдах цус ойролтын түвшин нэмэгдээл байхын хэрээр нөгөө төрөлхийн согог гажигтай төрж байгаа хүүхдийн тоо эрс өсөөд одоо эерэг хүчтэй корреляц хамааралтай байна гэдгийг энэ одоо график харуулж байна. За дараагийн график бол өргөргийн дагуу өөрөлдөл хөвсгөлөөс өмнө говь руу явах чиглэлд хүн амдах цус ойролцоогын түвшин нэмэгдээл байдаг. Төрөлхийн согог гажигтай төрж байгаа хүүхдийн тоо бол эрс одоо хөвчтэй хамааралтай нэмэгдээд байна гэсэн корреляцийн коэффициентуудаар байгуулсан графикийг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр эндээс харах юм бол энэ хүн амдах одоо төрөл бүрийн согог гажигтай нялхнараа хүүхдүүд олширхот бол нэг томоохон нөлөөлж байгаа суур хүчин зүйл бол гарцаа авахгүй цус ойролтын өнөөгийн түвшин болцсон байна гэсэн ийм одоо үр дагаврыг хэлэх гэж байгаамаа. За хоёр дахь бол цус ойролтын улмаас одоо хүн амын аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа сулардаг дурын өвчнөд өртөмтгий болдог ийм одоо жамтай. За Монголын хүн амын өвчлөлт цус ойролт яаж нөлөөлж байгаа юм бэ гэдээ бид судалгаа хийгээд үзсэн. За яг нь энэ дээр маш богино цагт юм харуулж байгаа учраас би хураангуулаад аваад ирсэн. Одоо дэлхийд даяар бол өвчний олон улсын 10 дугаар ангилал гээд хүндрэлтний өвдөж байгаа бүх өвчнийг 19 том бүлэгт хувааж байгаа статистикаа бүртгэж байна л да. За манайх энэ тогтолцоонд 1996 оноос орсон. За тухайлбал одоо халдварт өвчний бүлэг гээл халдвартаа шимэгчэд өвчин гэхтэл халдвартаа бүх өвчин орчдөг. За хорт хавдар гэхтэл хорт хавдрын бүх төрлүүд орчдөг. Ийм маягаар 19 бүлэг болгочдөг. За тэгэхээр энэ нэг саарл шугам болгон нэг өвчний бүлэг юм байна гэж та бүхэн ойлгочоорой. Тэгэхээр энэ бол Монголын хүн амын 10 жилийн дундаж өвчлөл. За тэгээ энэ 19 саарл шугамын дунд чинь хаа байна гэхээр энэ бүдүүн улаан шугам. Тэгэхээр хэвтээ тэнхилгийн дагуу цус ойролтын түвшин нэмэгдээд байхын хэрээр за өвчлөл бол шугамын хамааралтайгаар өсөд байгаа юм байна гэсэн ийм одоо эргэрээсийн шинжилгээний үр дүнг та бүхэнд харуулж байна да. За яг энэ 19 бүлэг өвчний энэ бүлгээр нэгэд нэрлээ тавьсан байна. За яг тэгээ түрүүний тэр хэлсэн дээр хэлэхэд ерөөсөө энэ цус ойролт гэдэг үзэгдэл авширсаар хагаад эцсийн дүндээ улс үндэстэн мөхтгиймаа гэдгийн сонгодог жишээ бол Европын хаан угсааны мөхөл. За тэгээ энэ Хабсбургийн хаан угсаа гээд бараг 200 жил хаан төр ирсэн энэ хаан угсаа мөхөхөд бол гарцаа байхгүй цус ойролт нөлөөлсөн юм байна. Филипп 1 гэдэг хаанаас хамгийн сүүлчийн Чарльз 2 гэдэг энэ хааныг хүрэхэд бол одоо цус ойролтын тэр F коэффициент 10 дахин өссөн байдаг. Тэгээ энэ давхар шугамаар байгаа дандаа юуны цус ойрцсон гэрэлтийг харуулж байгаа голдоо үеэлүүд 11 цус ойрцсон гэрэлтээс 8 үеэлүүдийн гэрэлт байсан байдаг. За 3 нь бол одоо авга ахын зэ охин дүүтэйгээ гэрэлсэн ч юм уу ийм хэлбэрийн гэрэлт байсан байдаг юм а. Тэгэхээр эцсийн дүндээ энэ үзэгдэл бол улс үндэстэн одоо мөхөхөд хүрэгдэл ийм л айхтар үзэгдэл юм байгаамаа. За хоёрдугаарт нь энэ хүн амын өсөлт
Тэд тулгамдж байгаа бас ямар асуудал байна уу гэд Монгол улсын хүн амын 2020 оны тооллогын үр дүнд бол маш товчхон өнгөцгөн гадаргууны анализ хийгээд үзэхээр нэг 2 3 онцлог зүйл харагдаж байна. За тухайлбал нэгдүгээрт нь төрөлтийн нийлбэр коэффициент. Төрөлтийн нийлбэр коэффициент гэдэг бол нэг Монгол эмэгтэй насан туршдаа одоо төрүүлж байгаа дундаж хүүхдийн тоо. За та бүхэн анзаарч байгаа 2013 оноос 14 5 6 хүртэл аваа өсөлттэй байсан байгаа 3. За тэгтэл 18 оноос эхлээд буураад ихсэн. За 2020 онд бол төрөлтийн нийлбэр коэффициент 2.9 гэсэн ийм үр дүн гарсан байлээ. Тэгэхээр энэ маань юу гэж яах вэ гэхээр нэг Монгол эмэгтэй насан туршдаа одоо 2 хүүхдэл төрүүлж гин гэсэн үг шүү дээ. 3 хүүхдэл төрөхгүй нь 2 хүүхдэл төрүүлж гин. За тэгэхээр хэрвээ нэг эмэгтэй дунджаар 2 хүүхдэл төрүүлээд байвал хүн амын тоо хизээч өсдөггүй. Яг тэр байран дээр л байгаад идэг. Өөрөөр хэлбэл аав ээжигийн төлөөс нэг хүүхэд үлдээл тэгэл хүн ам өсдөггүй хөшөрдөг ийм жамтай. За тэгээ эндээс би одоо юу бодсон гэхэлэр 2015 онд манай статистикчид нэг тооцоо хийсэн байдаг юм а. Хүн амын өсөлтийг хэрвээ одоо төрийн бодлогоор дэмжихгүй ингээд зөнд нь орхиод яг энэ байгаа зөнгөөр нь явуулаад байвал 2040 он гэхэд за хамгийн өөдрөг хувилбараар тооцоолоход нэг Монгол эмэгтэй насан туршдаа дунджаар 249 хүүхэд төрүүлэх нэ. За дундаж хувилбараар тооцоолоход бол 219 хүүхэд төрүүлж байх нэ. За хамгийн муу хувилбараар тооцоолоход бол 189 хүүхэд төрүүлэх нэ. 189 гэдэг чинь нэг л хүүхэд төрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хандлага руу ингээд ороод явцсан байгаа биш үсттэй гэсэн нэг ийм төгшөөр төрж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт нь хүйсийн харьцаа. За хүйсийн харьцаан дээр ингээ нийт тоогоор нь харахаар эмэгтэйчүүдийн тоо бол нэг 59584-оор илүү байна л 20 оны тоолгон дээр. За энийг ингээ насны бүлгээр нь задлаад харахаар одоо тгээс 4 5-аас 9 гээл 5 5 насны үечлэлтэй бүлгээр нь ингээ харахаар за та бүхэн анзаарч байгаа бох. Тгээс 4 гээд ингээд 25-аас 29 насны бүлэг хүртэл хөвгүүдийн тоо, эрчүүдийн тоо нь арай илүү тоотой яваад байгаа тэр хөхөөр тэмдэглэсэн байгаа. За тэгтэл 30-аас 34 насны бүлэгт ороод ирсэн чинь эрчүүд нь 681-ээр цөөрөөл 35-аас 39 болсон чинь бараг 4000-аар за 40-оос 44 болсон чинь 100000-аар шахуу ингээд зөөрөөд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань яагаад энэ одоо эдгээр залуу насны те эд одоо бүтээх нөгөө эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж бид хэлдэг үү. Эдгээр залуу насны эрчүүл маань ингээд цаг усаар эндээ цөөрөд байгаа юм бэ. Бид одоо энэ дээр ямар нэгэн анализ зүүн шинжилгээ хийсэн ийм одоо судалгааны үр дүнгөөл сууж байна. Гэх мэтлэнгээр энэ хүн амын асуудал, хүн амын өсөлтийн асуудалд бол бид төрийн бодлогоор онцгой анхаарахгүй одоо болохгүй цаг болцсон юм байна л гэсэн ийм сигнал өгч байгаа юм байна гэж би ойлгож байгаа. За тэгээ энэ бүгдээс харахад энэ хүн ам удмын сангийн аюулгүй байдал гэдэг бол нэг зоосны хоёр тал шиг ийм салшгүй хоёр асуудал. Өөрөөр хэлбэл нэг талаас хүн амдах цус ойртолтын өнөөгийн бий болсон төвшнийг бууруулах, цаашид нэмэгдэхээс сэргийлэх нэг том арга хэмжээ. Нөгөө талдаа хүн амаа эрүүл эрчимтэй өсгөх нэг ийм том зорилт бидний өмнө тулгараад байна. Тийм учраас энэхүү одоо тогтоолын төслийн заалтууд бол энэ хоёр асуудлыг нэгдмэл байдлаар одоо авч явж байгаад миний хувьд их баяртай байгаа. За ингээд Монгол төрийн бодлого мэргэн байж Монголын ард түмэн эрүүлийн амгалан жаргалантай өнөд бат орших болтугай. Анхаарал хандуулсан та нартаа баярлалаа.